Намайг Мөнхөрдний Батшиг гэдэг цагдаа ерөнхий газрын дэргэдэх тусгай ажиллагааны газар сургалт хариуцсан ахлах мэргэжилтээр ажилладаг. Тэгээд цагдаагийн байгууллагад 24 дахь жилдээ ажиллаж байна. Анх бол цагдаа дамжаа 3 сарын дамжаа төгсөж 2001 онд Булган аймгийн цагдаагийн газар эргүүлэн цагдаагаар анх ажлын гараа эхэлж байсан. Тэгээд Булган аймагт нэг жил эргүүлэн цагдаагаар ажиллаад эргээд цагдаагийн академид дээд сургуульд сонсогч болоод суралцсан. Тухайн үед сонсогчийн алдар гэдэг гартан талааны тэмцээнд бас болдог байсан. Энэ болохоор нээлттэй бүх холбоодод тулааны спортын холбоодод нээлттэй оролцдогоор бас их онцлог Монгол Улсын аврах шалруулах тэмцээн гэж явдаг байсан. Тэгээд энд болохоор цагдаагийн академийн албаны бэлтгэлийн багш Гавьяатагш Хаярва Гантамар багш гэдэг намайг анхтай тулааны спортод хөтлж оруулсан байт юм аа. Гартан талааны дэлхийн аврах шалруулах тэмцээнд дэлхийн авраас хошоо мөнгө медаль авчилаа. Тэгээд цагдаагийн дэлхийн тоглолт буюу 2011 онд Нью-Йоркт болсон. Эндээс бол хошоо бас мөнгө медаль авчижсэн. За мөн бас Нидерланд болсон цагдаагийн дэлхийн аврагаас бас дэлхийн тоглолтоос бол бас мөнгө медаль авчижсэн. Тэгээд сүүлд 2024 онд бас Геокшин каратегийн дэлхийн аврагт хүндчинд мастер N1 ангилд бас хүрэл медаль авчсан. Амжилттай үзүүлсэн. Гартан талааны спортоор бас амжилт үзүүлэхэд мөн Монгол Улсын ардын багш, боксын Гавьяатагш сурчлагч Баянгийн Ганбат багшийн маань бас ач гавьяа маш их байдаг. Тэгээд Ганбат багштай маш их баярлж авдаг шүү багшаа гэж хэлмээр байна. оны 12 сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгай тогтноо сэргээн манд усны 113 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зайлгаар Монгол Улсын Гавьяат Тэмэрчин хэрхэм цалыг хүртсэн. Тэгээд үүнд бас маш их баярлж талархаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хурандаа өгцөл дарга маань бас хурж иж бас надаас хүндэтгэл үзэж бас баяр хүргэсэн байгаа. Энд бас маш их баярлж байна. Тэгээд манай ажлын хамт олон найз нөхөд гэр бүл маань хүрэлцээж надад баяр хүргэсэн. Цагдаагийн албанд орох гол хүчин зүйлс маань бол манай аавын өвөөгийн аав 1921 онд Монгол Улсын цагдаа сэргийллийн хамгийн анхны дарга томилогдсон ажиллаж байсан лаврын дэмбэрэл гэж хүн байдаг. Тэгээд энэ бол маш их бас хүчин зүйл нөлөөсөн. Тэгээд миний аав бол бас намайг бас цагдаагийн албанд орж бас ажиллах бас их сонирхол байсан байх гэж би бас боддог. Тусгай ажиллагааны газрын маань үндсэн чиглэлүүд бол гэмт хэрэгтэй тэмцэх, онц нөхцөл гэмтэтгээдийн үйлчлэлийг тасан зогсоос дайшлан баримтлах, барьцаанд авагдсан хүү бактери хэрэгслийг чөлөөлөх үндсэн чиглэлүүдтэй бас ажилдаг. Тусгай чиглэлүүдтэй тусгай ажиллагааны газар албанд орж ажиллаж байгаа маш их бас бахархаж бас талархаж явдаг энэ албанд. За тэгээ гэр бүлийнхэндээ өдөө хүртэл бас намайг миний ардалтай, баталгаатай, найдвартай намайг бас ингэж амжилт гаргахад мань тусал тэмцсэн гэр бүлийнхаа ижаав, эхнэр хүүхдүүд, ах トゥ хамаатай садан, найз нөхөд бүгдэнд нь бас маш их баярлж талархаж явдаг шүү гэдэг бас хэлье.